Бид улс их орондоо орон нутагтаа ямар хөгжил, ямар шийдлийн гарцыг авчирч чадах вэ? Иргэдээ сонсож илүү сайн хууль батлуулахаар ажиллаж байгаа улсын хурлын гишүүн Инх Амгалангийн цаг нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад бид улсын хурлын нэгдсэн чуулганаас мэдээлэл бэлтгэлээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа цагдаагийн тухай хууль болон эрчим хүчний салбартай холбоотой төрийн бодлого, зарим хуулийн хэлэлцүүлэг өрнөлөө. Цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хуулийг өөрчлөхөөр болсон өмнөх засгийн газрын үед цагдаагийн цолыг эрхэлж байгаа албан тушаалд нөхөр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл дөнгөж сургуулаа төгссөн залуу дарга болох тохиолдолд шууд хурандаа цол хүртэх боломж бүрдүүлсэн байна. Нөгөө цолыг албан тушаалтаа уялдуулж өгдөг болсноос хойш одоо Монголын цагдаад насаараа зүтгэсэн олон зуун мянган цагдаа нар Монголынхаа төрд гомдож үлдсэн шүү дээ. Миний сонссноор үндсэндээ шууд сургууль төгсөөд шинэ цолтой болсон 4000 орчим цагдаа яг цолоо асуусан 1000 орчим хүмүүс л ингэж Монголынхаа төрд гомдож үлдсэн юм байл. Уг нь бол цагдаагийн хувьд бол цол гэдэг бол яг Монгол төрд зүтгэсний зүтгэл, нэр төр, бахархал, гавьяаны үнэлгээ байдаг. Тэг ямар ч байсан эргээд энэ бол цолыг сэргээж одоо цолоо буруулсан хүмүүсд бол цолыг буцаж болгосон нь бол том дэвшил гэж би ойлгож байгаа. Гэхдээ цаашдаа бол ер нь цагдаагийн ажлын үнэлэмж тэр ёс суртахууных нь мэдлэгээр нь чадвараар нь ажилласан жилээр нь ингэж тооцдог байх ёстой л да. Тэгэхээр энэ хууль батлагдаж гарснаар одоо энэ цагдаагийн ажлын үнэлэмж дээр ер нь ямархуу шин дэвшлүүд гарч байгаа вэ гэдгийг нэгдүгürt тодорхойлохыг хүсэж байгаа. За ажлын нөхцөлийг сайжруулах талаар бол одоо үнэхээр мэдээж хэрэг санаа их вэ. Гэхдээ л одоо улс орны эдийн засгийн нөхцөл байдал гэдэг энэ зүйл бол одоо бид нарыг барьдаг. Энд зогсож бид нар амьдрахаас өөр аргагүй юм болдог. За боловсон хүчний хувьд бол бас яамны хэмжээнд сайдын тушаал гарсан цагдаагийн байгууллагын ажилтнууд болон удирдах дунд тушаалын удирдах ажилтнуудын сургалтыг нэмж явуулах ийм одоо зарчмаар ажиллаж байна. Гэтэл цагдаагийн цол нь олон жил ажилласан дадлага дуршлаг, ажлын үр дүнгээд тухайн албаагчийн нэр хүнд нь болж явдаг юм а. За ийм учраас албан тушаал дагаж цол олгодог зохицуултыг эргүүлэн татаж байгаа нь зөв өөрчлөлт болсныг Инх Амгалан гишүүн хэллээ. Гэхдээ цагдаа нарын хувьд хүнлэг, эргэнлэг байх ёстойг давхар сануулсан. За өнөөдөр нууц биш байгаа үйлдэл бол иргэд цагдаагаар хамгаалуулах биш айдаг болсныг хөндлөө. Тэгэхээр ёс зүйн асуудлаас эхлээд сахилга батаа сул байгааг шүмжилсэн юм а. За энэ бол цагдаа талтай асуудал. За нөгөөх нь цагдаагийн албаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл. Ар гэрээ тэжээхийн тулд сайн цалин авах ёстой. Гэтэл маш бага хөлс өгдөг хэрнээ хамгийн болж бүтэхгүй зүйл дээр очдог. Очихдоо гар хоосон байдаг нь бас нэг асуудал болж байгааг Инх Амгалан гишүүн хэллээ. За тухайлбал орон нутагт гэхэд гав бороохойчгүй цагдаа нар ажиллаж байгааг онцлсан юм а. За тэгэхээр энэ хууль бол нийгэмд нэлээд хүлээлт байгаа хууль. Яг энэ хууль батлагдсанаар одоо хүний эрхийг дээдлсэн энэ эрүүдэн шүүдэг үйл ажиллагааны эсрэг тэгээ залхаан зэрлүүлэх одоо үйл ажиллагаа залхаан зэрлүүлэх аргаар одоо хэрэг хүлээлгдэг энэ ажиллагаанд нэг цэг тавьсан ийм шин дэвшил болохоор хууль гэж тайлбарлаж байна л да. Хууль санаачилж байгаа бол. За бид нар нэг сайн хууль хийх нэг өөр. Хамгийн гол нь одоо энэ хуулийг хэрэгжүүлэх бид нарт тийм чадамж байна уу? Яг энэ хуулийг одоо хэрэгжүүлэх энэ хууль сахиулагчдын одоо ёс зүйн, зан харьцааны мэдлэг чадварын өнөхөр ийм чадамж өнөөдөр яг үүснэ үү энэ хууль сахиулагчийн байгууллага дотор гэдгийг нэг хариулт авахыг хүсэж байгаа. За хоёрдугаарт нь энэ Монгол улсад одоо гүйцэтгэх үйл ажиллагаа хийдэг маш олон байгууллагатай болчихлоо шүү дээ. Цагдаагийн ерөнхий газар байж байна. АТГ байж байна. Ойлгохтой тэмцэх газар байж байна. Тагнуулын байгууллагууд, цэргийн тагнуул гэдэг ингээд давхцсан маш их олон гүйцэтгэх үйл ажиллагаа зэрэг давхцлууд их байдаг. Энэ нь өөрөө эргээд нийгэмд маш их том айдас хүйдэс одоо төрүүлсэн шүү дээ. Энийг бол нуугаад ах юм байхгүй. Тэгээ ер нь энэ шалгаж байгаа, хянаж байгаа байгууллагуудын хэргийн тоонууд ч одоо сүйд бүр хэрэгсээ хэтэрлээ шүү дээ. Өнгөрсөн 7 хоногт энэ татврын асуудал ярихад зөвхөн татврын хэрэгээр татврын ерөнхий газар нь өөрөө нийт аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаа явуулж байгаа 20% нь хүрж шалгалт хийдэг гэж байгаа. 20% нь хүртэл. Тэгээ сүүлийн 3 жилд цагдаагийн ерөнхий газараас шалгасан аж ахуйн нэгжүүдийг шалгасан тооч 11260 сүүлийн 3 жилд шүү дээ. Энэ чинь татврын нөгөө нэг шалгаж байгаа аж ахуйн нэгжүүдээс ондоо тав байгаа байхгүй. Давхцал үүсэж байгаа тоонууд байж байгаа байхгүй. Тэгэхээр ийм тоонууд чинь бол маш их юм хэлж байгаа байхгүй. Одоо ингээ өөрсдөө ингээд нэг орчдөг, шалгачдаг. Тэгээ аж ахуйн нэгжүүдийг илүү их тийм одоо шалгадаг. Яг энэ сая танхимаас жил бүхэн гаргадаг энэ хүн суртлын индекс гэдэг энэ индекс байна л да. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргадаг.
Энэ хүнд суртлын индексийн 2014 оны тайлангаар одоо хамгийн их хүнд сурталтай байж байгаа газар чинь энэ шүүх цагдаа байгаад шүү дээ. Энэ хяндаг шалгадаг байгууллагууд ч юм байж шүү дээ. Тэр шалгаж байгаа хэргийнхээ тоогоор энэ шалгаж байгаа давхцлынхаа тоогоор тэр энэ асуудал чи яг энэ хуулиар одоо шийдэгдэж чадах юм уу? Чанарын өндөр түвшинд гарч чадах юм уу гэж. Цагдаагийн ерөнхий газраас тэр их олон аж ахуй нэгжийг шалгасан тухай дээр бол одоо сая прокуророос мэдээ авлаа ийм л юм байна шүү дээ. Тэр нэг нөөтийн падааныг хуурамчаар үйлдвэрлээд маш их олон аж ахуй нэгж байгууллагад өгж татвараас зайлсхийх одоо ийм орлого хийсэн. Тэр үрийн хэмжээгээр одоо хөөж шалгаад маш их олон хүн шалгагдаад байгаа. Түүнээс биш зүгээр л одоо Монголд байгаа бүх аж ахуй нэгжийг толгой дараалан одоо ингээд ямар нэгэн зорилготойгоор шалгасан гэхээсээ илүү нэг хэргийг хөөхөд тэрнтэй холбоотой ийм олон хүмүүс байгууллагууд одоо шалгагдахтай хүрсэн ийм зүйл болсон байна. Мөн энэ хуулиар эрүүдэн шүүлт болон хүний эрхээ зөрчдөг асуудлуудаа хумигдана гэж үзэж байгаа. Гэхдээ хууль батлагдах нэг хэрэг хэрэгжүүлэх чадамжаа зайлшгүй анхаарах ёстой хэлсэн. Өөрөөр хэлбэл дээр дурдсан цагдаагийн ёс зүй, нийгмийн асуудал гээд бүгд багтаж байгааг онцлсон юм а. Энэ хамгаалан гишүүний хүндсэн дараагийн асуудал нь бусдын нэр төрд халддаг явдал байлаа. Өнөөдөр манай улсад гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэд хэдэн байгууллага бий. Цэргийн тагнуул цагдаа гэд нэрлэж болно. Энэ бүхэн нийгмийг айдас хүйцэд автуулж байгаа нь нууц биш гэдгийг хэлсэн. Зөвхөн татварын асуудлаар нийт аж ахуй нэгжүүдийн 20 гаруй хувьд нь шалгалт хүрчээ. Тоогоор илэрхийлбэл 11 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 70 гаруй хувь нь хэрэгсэхгүй болжээ. Өөрөөр хэлбэл 1-2 жилийн хугацаанд барьж хорж байцаасны эцэст та буруугүйгээ явуулдаг. Гэтэл энэ нь бизнесийн нэр хүнд, хувь иргэний нэр төр, цаг хугацаа алдсан гэд маш их хохирол дагуулж байдгийг хэллээ. Тийм учраас даслан сэргийлэх ажиллагааны хугацааг багасгаж, мөн цагаатсан хүмүүст нөхөн төлбөрөөс эхлээд бодит уучлалт хүсдэг зохицуулалт зайлшгүй байх ёстойг онцоллоо. Яг тодорхой хэрэгүүдийг шалгаад, энэ олон хэрэгүүдийг шалгаад тэгээд ихэнхийн дандаа хэрэгсэхгүй болгодог. Гэтэл өөрөө бизнесээрээ охироод үлдэж байгаа, эрүүл мэндээрээ охироод үлдэж байгаа, хамгийн гол юм нэр хүн дээрээ охироод үлдэж байгаа ийм олон хүмүүс баялаг бүтээгч нар байж шүү дээ. Энэ хүмүүсийн нэр хүндийг сэргийх асуудлуудыг ер нь яах хэвтэй. Ингээ таг чимээгүй орхичдаг байхгүй. Баахан шалгаж хорж яваад таг чимээгүй орхичдаг. Дараа нь гин буруугүй юм байлээ гэдэг нэг үг хэлдэг, эсвэл нэг бичиг өгдөг. Энэ бол хангалтгүй шүү дээ. Яг гэвэл бизнесийн нэр хүнд гэдэг бол маш их чухал байхгүй. Тэр компанийн үн хөрөнгөөс илүү одоо эд хөрөнгөч бол бизнесийн нэр хүнд шүү дээ. Ингээ бизнесийн нэр хүнд нь хандаад ингээ бизнесийн нэр хүнд нь зөрчигдсөн аж ахуй нэгжүүдийн нэр хүндийг одоо сэргээх одоо энэ чиглэлийн зохицуултууд биднэрт байх ёстой гэж ойлгож байгаа. Тэрнээс зөвхөн эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хохиролт эдгээр ингээ энэ асуудал шийдэх чинь гэвэл энэ их гинэ ойлголт шүү дээ. Энэ гинэ ойлголт. Тэр энэ хуулийн энэ зохицуултууд нь ер нь яаж хийгдэх ёстой юм бэ гэж. За эцэст нь энэ таслан сэргийлэх ажиллагаа гэдэг. Одоо бол байгаа практикууд бол дандаа л хамгийн түрүүнд ерөөсөө таслан сэргийлждэг байхгүй. Дандаа бариад хорчдөг. Тэгээ одоо зорилгожоо сайд бол хэлж шүү дээ. Өмнөхөөсөө бол дэвшил гарч байгаа. Ямар ч байсан 18 сар хүртэл одоо тасалж хорж болно гэж. 18 сар гэдэг бол маш их том хугацаа шүү дээ. Бүтэн жил одоо 6 сарын хугацаанд хамгийн дээдлийн хугацаанд. Тэгээд жил 6 сар хоригдчихэд гим буруутан тогтоогддог. Ингээд тохироод үлддэг ийм асуудлууд. Тэр энэ таслан сэргийлэх үйл ажиллагааг энэ дээр одоо заавал энэ барьж хоржээж одоо шалгадаг энэ тогтолцоо бол энэ буруу тогтолцоо. Тэгэхээр энэ барьцаа хөрөнгө тавина гэж байна л да. Тэр энэ барьцаа хөрөнгийг ер нь хэмжээг нь яаж тодорхойлох юм? Ямар хэмжээний барьцаа хөрөнгө шиг тэр хэрэгээсээ болох юм уу? Яаж одоо ямархуу одоо юм аргачлал байна вэ? Энэ аргачлалыг ер нь яаж тогтоож байгаа гэдэг ийм зүйл дээр бас тодруулах авахыг хүсэж байна. Одоо бол сэжигтнэр нэг цагч, сэжигтэн гэдэг юм уу тийм том яллаар нэг цагч хүнийг одоо цалсан сэргийлэх арга хэмжээ авах хорих зүйл байхгүй. Тодорхой гэмтэрэг нь нотлох баримтуудаар нотлогдоод хорж мөрдөх шаардлага бол 18 сар байтугай байдаг юм аа. Дутуу хийсэн хэрэгээ гүйцээж хүн ална гэдэг ч хүмүүс бий. Гэмтэргээ нуун далдлах зорилгоч бий. Зохион байгуулалтанд орхонч бий, оргоц зайлахынч бий. Яг хэрэг хариуцаад шалгаж байгаа хүмүүст бол энийг одоо энэ зовлон мэднэ. Ийм байхгүйгээр бол хэрэг илрүүлэх боломжгүй. Мэдээж хэрэг энэ талсан сэргийлэх арга хэмжээ бол сайн дураараа одоо мөрдөн байцаагч бий дааж авахгүй. Хуулийн дагуу шүүхийн хяналтын дор, прокурорын хяналтын дор явуулнаа гэдэг энэ зарчмыг бол одоо барьж байгаа гэдгээ бид хэлсэн. За өөр нэг зүйл бол энэ цагдаагийн хангамжийн асуудал байж байгаа. Тэр чинь хөдөө орон нутагт ажиллаж байгаа цагдаа нь унах унаагүй моцикл байхгүй ингээл моцикл гуугал байж байгаа ийм цагдаа нар байж байгаа. Хэрэгслүүд байдгүй, бие хамгаалах хэрэгслүүд байдгүй. Тэр нэг борохоо нь хүртэл байдгүй. Өстөө нөгөө
хазыг ихэд шүдгүү, мөргийг ихэд эвэргүү, өшгөлийг ихэд туурайгүү гэдэг шиг нэг ийм л хөөрхөлтэй хэдэн хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэний хангамжийн асуудлуудын нэр нь яаж энэ ажлын байраар ажил хийхдээ ажлынхаа нөхцлөөр хангаж өгөхөд ямархуу дэвшилүүд орох уу? Энийг ер нь яаж шийдвэрлэхээр харж байгаа. Ямархуу тооцоо судалгаанууд байна вэ? Гэсэн ийм зүйлүүдийг одоо тодорхойлохыг хүсэж байна. За эцэст нь бол энэ цагдаагийн боловсон хүчний асуудал, хүний нөөцийг бэлдэх асуудал. Тэгэхээр ер нь яг ёс зүйтэй цагдаа, ёс суртахуун Нэмэх 1 минут. ёс суртахуунтай, ёс зүйтэй ийм одоо шударга цагдаа бэлтгэхэд зайлшгүй одоо ийм тодорхой төрийн дэмжлэг, төрийн тусалцаа, төрийн бодлого буюу зайлшгүй хэрэгтэй. Тийм учраас цагдаагийн одоо байгууллагын хүний нөөцийн асуудлын боловсролын тогтолцоо, цагдааг сургах, цагдаагийн сургууль төгссөн хүмүүсийг давтан одоо сургалтанд хамрагдах энэ ажлуудыг нь ямархуу зохицуултууд энэ хуулийн дээр орж чадсан бэ гэдэг зүйлийг тодорхойлох хүсэж байна. Цагдаагийн дагаж мэрдэх 10 одоо зүйл зарчим гэсэн ийм одоо баримт бичгийг даалгаврыг цагдаад хууль зүйн сайдын тушаалаар батлаад хөргүүлж байна. Энэ бол таны асуугаад байгаа тэр цагдаагийн ажилтнуудын хүмүүстэй харьцахаас эхлээд одоо энэ бүх нарийн ширийн зүйлүүд дээр бол хууль шаардахгүйгээр одоо захиргааны хэмжээнд авч болох, зохицуулах арга хэмжээнд гэж үзэж ингэж оруулж ирсэн. Ер нь хууль бол хууль тогтоох урлага арга зүйн хувьд бол их наривчлах юм бол нэг төвөгтэй, их ерөнхий хууль гарчих юм бол бас одоо яаж болдог ийм хоёр бэрхшээл байдаг. Мөн өнгөрсөн өдрүүдэд эрчим хүчний салбарт салхи оруулах асуудал улсын хурлд эрчимтэй яригдж байгаа. За өнөөдрийн хувьд энэ салбар төрийн татаасаар амьдардаг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэж байгаа өртгөөс бага үнээр худалдаалдаг. За байнгын алдагдaltaй энэ тогтолцоог зах зээлийн зарчимд нийцүүлэх ёстойг улсын хурлын гишүүн Инх Амгалан хэллээ. Мөн эрчим хүчний салбарт баримтлах төрийн бодлого шийдвэр нэгт уялдаа холбоотой байх ёстойг санаалсан байна. За эрчим хүчний салбар бол стратегийн чухал ач холбогдолтой. За төрөөс баримтлах бодлого нь аль болох оролцохгүй байхыг онцолжээ. Гэвч энд нэг алдаа байгааг Инх Амгалан гишүүн хэллээ. За учир нь энэ салбарт хийгдэх томоохон мега төслүүдийн хэрэгжилт 5% байгаа. За олон тэрбум төгрөг бүтээн байгуулалтад хэрэгтэй учраас төрөөс авна гэж бичжээ. Өөрөөр хэлбэл төр оролцохгүй ирнэ, төрөөс санхүүжнэ гэж оруулж өгсөн нь уялдахгүй байгааг онцолж байна. Харин хөрөнгө оруулалт татаж биедан босч ирэх боломжийг төр олгох нь чухал ажил болохыг сануулсан юм а. За өнөөдрийн хүртэл төр хутгалдан яваа олон муу мэдээ дагуулж байгааг хэлсэн. Тухайлбал оюу толгой жил бүр Хятадаас 100 сая доллараар эрчим хүч худалдаа авдаг. За өөрсдийнхөө боломжийг гадаадад өгөөд байх биш, компанийн засаглалаа сайжруулж алдагдaltaй ажилдаг төрийн өмчт компаниудаа хувьчлан за өртөг тариф хоёроо ойртуулах нь шалгарсан арга байжуулахыг Инх Амгалан гишүүн онцоллоо. Эдийн засгийн байнгын орон дээр анхны хэлэлцэх хэсгийн ярилцж байхдаа тодорхой зүйлүүдийг тодруулж ирсэн. За нэгдүгээрт бол яг энэ бодлогын бичиг баримт гарснараа ер нь эрчим хүчний салбарт төрийн оролцоо яг ямар байх юм бэ гэдгийг маш ойлгомжтой болох ёстой гэж би ойлгож байна. Төрийн оролцоо. Төрийн зохицуулалт, төрийн оролцоо. Тэгээ яг энэ бодлогын бичиг баримтыг танилцуулж байгаа үед бол байнгын орон дээр энэ эрчим хүчний салбар бол стратегийн салбар. Стратегийн салбар учраас бол энэ эрчим хүчний салбарт шаардлагатай байгаа. Одоо тэргүүн ээлжинд шийдэх ёстой төслийн санхүүжилт нэг 5-аас 6 тэрбум долларын санхүүжилтийг төрөөс санхүүжлэх одоо шаардлага байгаа гэсэн ийм тайлбар хэлээд байсан байхгүй. Яамныхан сайд бол байхгүй байсан. Тэгэхээр энэ бодлого чи их буруу байна гэж бод. Энэ хандлага нь их буруу байна гэдэг. Бодлого дээр өөрөө төрийнхөө оролцоог багасгана. Тэгээ хувийн хвшил дээр түшгэлсэн, суурилсан. Тариф нь өөрөө өртөглөгөөр ойртсон ийм асуудлын одоо үр дүн гарах бодлого гэж танилцуулж байгаа мөртөө тайлбарлахдаа тийм буруу тайлбарлаад байгаа байхгүй. Стратегийн салбар гэсэн хүрээнд одоо төрөөс санхүүжилт үүссэн нэг ийм тайлбарууд хэлээд байгаа. Энийг тэгэхээр тодорхой хэмжээнд сайдын байр суурьер нь ямар хөө байгаа юм бэ? Яг энэ бодлогын бичиг баримт гарснаар эрчим хүчний салбарт төрийн оролцоо, төрийн зохицуулалт гэдгийг та яг юу гэж харж байгаа вэ гэдгийг нэгдүгээр тодорхойлохыг хүсэж байна. За хоёрдугаарт нь энэ эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон мега төслүүдийн хэрэгжилт нь дөнгөж 5% байна гэж байна шүү дээ. 5% байна гэж. Ерөөсөө нөгөө бидний яриад байдаг ТЭЦ 5, 5-7 станц. За ингээд нөгөө Шивээ овоогийн том төслүүд, Транзит Монгол,
Азийн нөө супер грейд гэдэг ингээд энэ төслүүд чаргаатын усан цахилгаан станцууд гэдэг нэг баахан том мөрөөдлийн жагсаалт өнөөдөр хүртэл ярьсан нэг ч хэрэгжилт байхгүй байгаа байхгүй. Тэр энэний шалтгаан нь яг юу вэ? Тарифаас гадна яг юу вэ? Манай одоо энэ эрчим хүчний салбарт одоо гадаад дотоодын хөрөнгө оруулагч ороход энэ хөрөнгө оруулалтын орчин нь бусад манай хөгжлөөрөө ижил төстэй улсуудтай харьцуулахад манай хөрөнгө оруулалтын орчин ер нь хэр зэрэг өрсөлдөх төвшөнд байгаа. Энэ бодлогын бичиг баримт гарснараа энэ орчин эрх зүйн орчин ер нь яаж өөрчлөгдөх вэ гэдгийг тодруулахыг хүсэж байна. За 3 дугаарт нь бол бид нар одоо оюутлогын гэрээг оюутлогыг тойрч үндсэндээ сүүлийн 5-6 жил маргалдлаа. Бид нар жил бүхэн оюутлогоо одоо хятадаас 100 сая доллараар эрчим хүч авч байгаа байхгүй. Жил бүхэн 100 сая доллар. Бид нар маш их том боломж алдаж байгаа. 6 жилийн хэрүүл бол үндсэндээ бол хамгийн наад зах нь зөвхөн эрчим хүчнээс олдогдох бид нар 600 сая долларын боломжийг алдсан. Ийм л өртөгтэй хэрүүл хийсэн улсууд. Тэр цаашдаа энэ асуудлуудыг ер нь яаж энэ том төслүүдийг ер нь яаж явуулах. Одоо бид нар сая зөрөгч сайд өөрөө хэллээ шүү дээ. Бид нар бол Монгол улсад бүх юм байна. Нүүрс нь байж байна, занар нь байж байна, газрын тос нь байж байна. Сэргээгдэх эрчим хүчнийх нь нар нь байж байна, ус нь байж байна, салхи нь байж байна. Гэтэл өнөөдөр бид нар импортод жилд импортоор 20 сая доллартай тэнцэх эрчим хүч Оросоос импортлоод сууж байгаа байхгүй. Оросоос импортлоод сууж байгаа. Тэр энэ асуудлууд дээр бид нар хизээ цэг тавих юм бэ? Хизээ төслүүч нь хөдлөх юм. Яг юу нь болохгүй. Яагаад хөдлөх болохгүй байгаа. За дөрөвдүгээрт нь энэ тэгэхээр энэ эрчим хүчний салбарын компаниудын засаглалын асуудлуудыг ер нь яаж шийдэх юм? Өмч хөвчлөлийн асуудлуудыг яаж шийдэх юм? Тодорхой одоо энэ бодлого дээр зорилтууд байна уу? Одоо 2016 20 он гэхэд үндсэндээ нийт улсын үйлдвэрүүдийн одоо 47 энэ улсын үйлдвэрийн газрууд нь хэдэн хөвчлөгдсөн байж байгаа юм. За хоёрдугаарт нь бол энэ эрчим хүчний салбарыг уг нь бид нар тарифын тэр өртөгтний ойртуулаад өгөх юм бол энэ санхүүгийн зах зээлийн сэргийг хамгийн том боломж гэж би харж байгаа байхгүй. Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах. Шинээр одоо хувьцаа гаргах. Энэ санхүүгийн зах зээлийг амьдруулах, үн цасны зах зээлийг амьдруулах хамгийн том боломж гэж харж байгаа. Тэгэхээр энийг тодорхой тооцсон одоо тооцоо судалгаа байна уу? Ер нь яг хөрөнгөнийхөө Монголынхаа дотоодын хөрөнгөний биржээр дамжуулаад одоо энэ эрчим хүчний салбарын хөгжлийг явуулах. Энэ асуудлын бодлогын бичиг баримтад яаж туссан бэ? Төрийн өмчийн одоо тодорхой хэсгийг дотоодын хөрөнгөний биржээр дамжуулж хувьчлах, нээлттэй компани болгох, олон нийтийн хяналтанд аваачих, компани одоо сонгодог засаглалыг энэ салбарт бий болгох зэрэг ажлуудыг хийх шаардлага байгаа. Ойрын үед улсын их хурл энэ бичиг баримтыг хэлэлцэж эрчим хүчний салбарын одоо энэ хөгжил менежментийг сайжруулах чиглэлээр тодорхой шийдвэр гаргана байхаа гэж ингэж найдаж байгаа. За энэ томоохон урд батлагдсан төслүүдээс энэ манай томоохон мега төслүүд, томоохон ач холбогдол бүхий их үүсвэрүүдийн барилга байгууламжуудыг бий болгох ажил бол үнэхээр хангалтгүй явж ирсэн. Тав хүрэхгүй хувьтай байгаа. Олон жил ярьсан эгийн голлын цахилгаан станц, ТЭЦ 5, Багнуур, 5 толгойн цахилгаан станц, за мөн манай Баруун аймаг, Зүүн аймагт одоо их үүсвэрүүд дутагдaltaй байхгүй байна. За үүнийг одоо бий болоогүй шалтгаан бол нэгдүгээрт бол хөрөнгө санхүүгийн боломжтой бол Монгол улсын хөрөнгө санхүүгийн боломжтой холбоотой. Хоёрдугаар үнэхээр хөрөнгө оруулалтын орчин энэ салбарт бол шаардлага хангахгүй байна. Ийм явж ирлээ. Тийм учраас бид нар эрчим хүчнийхээ салбарт хөрөнгө оруулагчдыг татсан юм сайн эрх зүйн орчинтай болгох шаардлагатай байна. За төрөөс баримтлах бодлогоос гадна Тэлхай нарын гишүүд эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ. За зарим зүйл заалт нь мөн л ойлгомжгүй байгааг инх хамгаалсан гишүүн хэлж байна. За тухайлбал хуулинд тусгай зөвшөөрлөө багасгаж гадны хөрөнгө оруулагчдын эргэлзээг бууруулна гэж тусгажээ. За энэ нь өрсөлдөх хүчээ суллаж байгаа бодлого гэдгийг санууллаа. За эсвэл хэрэгцээнээсээ илүү зөвшөөрөл олгосон уу гэдгийг тодруулсан юм а. Мөн метан болон зандрын хий ашиглахаар бэлтгэж байгаа үүнийг хэн хийх вэ? Дээр нь салхитын цахилгаан станцын тарифын зөрүү төсөвдөр дарамт болж ирэх хэсгийг хууль санаачлагч гишүүдээс тодрууллаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоолд нэмэгдсэн. Энэ нь одоо энэ салбарт зээл олгогч нарт эргэлзүүлэх, тодорхойгүй байдал үүсгэх ийм нөхцөл байдал үүсээд байна гэсэн нэг ийм мессеж ах юм. Энийг би ерөөсөй ойлгосонгүй. Тэгэхээр одоо энэ эрчим хүчний их үүсвэр нөгөө цахилгаан станцууд барих тусгай зөвшөөрлүүдэд өгсөн компаниудынхаа одоо ирэх өгсөн байж байгаа лицензүүдийг одоо эргэж харна гэсэн үг. Энд чинь иймэрхүү байдлаар хууль батгагдаж гарах юм бол одоо энэ эрчим хүчний чинь бодлого шинээр орж иж байгаа бодлого энэ хууль чинь уг нь хөрөнгө оруулагчийг татах,
хөрөнгө оруулагчийн орчин болон бусад улс оронтой өрсөлдөхүйц болох гэсэн хамгийн гол зорилт нь энэ гэж ойлгоод байна шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт хийх нь хуулийн танилцуулга дээр ийм лицензийн тоо илт хэтэрсэн байна гэж. Энэ одоо тэгээд нөгөө өөрийнхөө хэрэгцээнээс илүү их тийм лиценз цахилгаан станц барих лиценз олгоцсон юм. Энийг дахиад зохицуулт хийх гэдэг юм. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь Монгол улсын нүүрсний давхаргын метан занрын нөөцтэй урьдчилсан байдлаар тодорхойлсон одоо тээц үе гэж байна л да. Тэгэхээр энэ яг эрчим хүчний яам өөрөө тээц үе гэдэг юм уу? Эсвэл одоо энэ салбарт хөрөнгө оруулах энэ айлууд нь одоо тээц үгээ хийж байгаа юм. Ер нь хэдэн компани одоо бодиттойгоор энэ сонирхлоо илэрхийлж байгаа. Ер нь яг энэ давхаргын метан тэгээ занар ашиглах чиглэл дээр энэ хэдэн компани сонирхлоо илэрхийлж байгаа юм бэ? Энэ компаниуд тээц үе хийж байгаа юм уу? Эсвэл төсвийн хөрөнгө оруулалтаар тээц үе хийж байгаа юм уу? Хоёрдугаар асуудал. За гуравдугаарт нь салхитын цахилгаан станц байж байгаа. Салхитын цахилгаан станцаар одоо эрчим хүч худалдаа авах тухай гэрээ манах хийгээд 1 кВт-ийн 9 центээр тохирсон гэж ойлгож байгаа. Тэгээд энэ салхитын цахилгаан станц одоо үндсэндээ салхитын цахилгаан станцын тарифаас манах бараг 15 тэрбум төгрөгийн одоо төсвүүдээр ачаал ирж гэнэ гэж ойлгодод байна шүү дээ. Ачаал ирж гэнэ тийм ээ. Тэгэхээр нөгөө бодлогын бичиг баримт төр чинь 2020 онд нийт эрчим хүчний хэрэглээний 20%, 2030 онд нийт эрчим хүчний хэрэглээний 30% нөгөө нэг сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр байна гэдэг ингээд бодлого дээр оруулчихсан. Тэгээ эргээд энэ дээр жил бүхэн ер нь энэ сэргээгдэх эрчим хүч гэдэг юм одоо энэ чиглэлийн шинэ эрчим хүчний их үүсвэрүүд ингээд гаргахад тэр тарифын зөрүүнээс болж төсөвдөр ирж байгаа одоо ачааллууд ер нь ямар хэмжээний ачааллууд ирэх юм бэ? Энэ дээр хийсэн тооцоо судалгаанууд байна уу? Шинэ их үүсвэр барьж байгуулахаар нийтдээ 15 долооны цахилгаан станц 7 сэрэг эрчим хүчний их үүсвэр нусгал зөвшөөрөл авсан байдгийн байлээ. Гэтэл өнөөдөр нэгэн ч баригдаагүй байж ах шийдэ. Эдгээрийн баригдахгүй байгаа шалтгааныг судалж үзэхэд явж үн тарифын бага багатаа холбогдоод байгаа юм л да. Тийм учраас бид нар түрүүн сайд бас хэллээ. Гарааны тариф гэдэг тогтолцоог явуулъя гэж. Өнөөдрийнхаар биш. Тэр ашиглалтанд орсон үеийн 4-5 жилийн дараах тарифтайгаа тооцож одоо гэрээ хийх юм бол эдгээр нь хөдөлгөөр болж байгаамаа. Тийм учраас цаашдаа энэ тусгай биш олгож байгаа юмас хэвшлээд энэ бодлогын юм учраас энийг өсвөл хороон дээр биш яамрууга татж явах зүйтэй гэдэг нэг санаа энэ хуулийн дээр орж иж байгаамаа. Цаашдаа энэ 15-ыг бол мэдээж багасгах өөрчлөлтөөн дотор аль нь хинэн төрүүлж барина. Хамгийн гол шалгуур бол хамгийн бага өртөгийн шалгуур юм аа гэж. Хамгийн бага өртгөөс барих цахилгаан станц нь төрүүл баригдана. Тэр тусгай зөвшөөрөл авах ёстой гэдэг ачин маань цаашдаа явах юмаа гэсэн ийм санаа байна. Энийг бол өрсөлдөөн журмаар явна гэж ойлгох хэрэгтэй. Тэзүүг бол өнөөдөр төсвөөс мөнгө гаргаад хийж байгаа тэзүү гэж юм байхгүй. Дандаа тэр хөрөнгө оруулагч нар өөрснөө хөрөнгө тэзүүгээ хийгээд салбар ямаар шинжилгээ хоног зүйл батлуулаад тэгээ цаашаа мөрдөд явж байгаа. Цаашдаа энэ жишгээр явах хаа гэж. Ер нь эрчим салбар төсвөөс өгөх мөнгөний боломжч байхгүй юм. Цаашдаа дандаа концессийн хуулиар 11-нд орсон концессийн хуулиар явах ёстой. Тэгээ концессийн хуулийн мөрдөх гэхлээр гарч байгаа бэрхшээлүүдийг бид нар энэ өргөн барьсан хуулиар тусгасаамаар шийдвэрлэнэ гэж ойлгож байгаа. Улсын хурлын гишүүн энх хамгааллын цаг нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүргэлээ. Онцлог анхаарлын төвд байгаа цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хууль болон эрчим хүчний салбарт төр ямар бодлого барьж ажиллах вэ гэдгийг онцоллоо. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя. Түр баяртай.